Йоо, за Улаанбаатарчуудаа би амьд ч ёо. Энэ ханиадтай ихтэй нүүрт холох, ханиадыг давах нэр үнэхээр it's no joke. За амьдрал хэр хэцхан. За тэгэхээр хэдүүлээ. Өнөөдөр охины орд energy check-ин хийцгэнэ. Өчтөр ихтэй fuck арслангийн ордон дээр бүр амар болсон шүү дээ. Яг ингээл амар сүртэй ингээл нөө үзэл ээжсэн чи ингээл гинт бүр амар хэцүү зүрд гарч ирсэн аахгүй юу. Тэгэл GG гэсэн чи тэгээд нэр тог тасраа. За уц унж манад юу болгоод байсан бэ? It's like ингээд нэг өмнө нь ингээд баг төлөвлөсөн байсан юм шиг л нэрээ юмнууд басан. Би өөр ингээд гарч what the fuck гэж бодсон шүү дээ. За тэр яах вэ? Амьдрал хэрэг цаана. За энэ удаа хэдүүлээ юу харах вэ гэж шүү дээ, тэ. Чиний X болон одоо currently үргэж байгаа нэг хувааж байна. За тэгэхээр хэрэг чиний амьдралд X-ийн талаар ингээд нэг бодож санахын байхгүй. X нь чамаа бүр аль хэзээ мартцсан амьдралаа урагшлуулсан байвал эсвэл чи өөрөө муу он хийцэн байвал энэ бол чам зориулах зуршлаг биш. Окей. Зя хэрэг үнэхээр ингээд нөө X-тэй ингээд проблематик байгаад тэгээ яах гэдэг мэддэхгүй нийлхүү эсвэл GG болох уу гэдэг мэддэхгүй ингээд нөө нөхцөлөд дээр бол энэ бол чиний урагшлага. Ямар ч хэлсэн би хувийнчлахнуудын цагаа ингээд нэг битцсэн байгаа тэгээд доор надтай хувийнчлах авахар болоо тэгээ. За эхний энерги оо. Wow. Okay, got it. За эхлэе да. Одоо ч наалдарт бод гаргийн одоо нэг шайдаа ууя гэж явж байгаа тий. Энэ биднэрт юу өгдөө? Бид нар яг ямар шатан дээр явж байгаагаа анзаарах боломж гэж явдаг байхгүй юу? Яагаад би энийг хэлж байгааг гэвэл бодож үзье. Бид нар үргэлж ямар нэгэн хөгжил, дэвшил гэдэг зүйлүүдийг амьдрал дээр авчирж идэг. Энэ бол ингээд хууль. Тэгээд бид нар үргэлж одоо нэг хэцүү сонголт хийдэг. Хэцүү сонголтод дийлэгдэх бол ямар зүг болдог вэ гэвэл амьдралдаа хийж байгаагүй сонголт гэхгүй юу. За энэ амар ойлгомжгүй өгшөө сагжаад би ингээд айгүй гоё тайлбарлаж өгье. За бидний эго гэж байдаг. Бидний эго болохоор үргэлж юм болгоныг контролдохыг хүсдэг байхгүй юу. Контролд. За контролдохыг хүснэ гэдэг нь шүү дээ те. Бид нар одоо жишээлбэл багасаа одоо токсик ч юм уу эсвэл яах гэдэг мэддэггүй нөхцөл байдалд амьдарсараа ингээд сурцсан бол бидний эго энэ зүйлийг би мэднэ, би энэ зүйлдээ дийл хийж чадна гэж л бодож байгаа байхгүй юу. Тэгээ ингээд дийлэх ингээд айгүй олон тохиолдлууд дээр бид нэр одоо амьдралын хүссэн ингээ хүнтэй ингээд хамт байлаа гэж бодъё. Хүсдэг хүнтэйгээ. Тэр нь юу гэсэн үг вэ? Чи амар токсик үргэлж ингээд нөө байж исэн бол эсрэгээр амар ирүүл ингээд нөө доктортой үргэлжлэх айгүйх бодлоо гэж бодъё. Тэр нь амьдрал дээр шиг гараад ирчихнэ. Тэгсэн ингээд нөө эго чи ингээд гайхах нэцтэй. What the fuck is that? Би энэ зүйлийг мэдэхгүй юм байна гэдэг ч юм уу те. Тэнгүүтээ буцаад old pattern боёо хуучин ингээд нэг энерги өглөггүй очиж байгаа байхгүй. За яагаад би ийм урт төвөгтэй юм ярьж байгаа вэ гэвэл шүү дээ те. 5 үзэр 6 гэлд 2 хоёулаа доошоо гарч ирж байна. За юу гэсэн үг вэ гэвэл шүү дээ те. Чи нөө баларч удсан та хоёр чи ингээд нөө энерги өвдөл одоо болтол холбоос байгаас өгөхгүй. Холбоос ингэ байж байгаа. За яг гайх нүцтэй. Юу вэ? Би тэр хүний талаар бодгооч болсон амьдрал гоё штэ. Тэгвэл яагаад миний энэ бишгийг үзээд байгаа юм бол ш. Би зүгээр тэр хүн намайг яг юу гэж бодож байгаа гэдгийг л би ингээ харахыг хүссэн. Хэрэг чи үнэхээр энержетикли хүртэл ингээ нэг XS-ээ холтцсон байвал штэ те. Тэр хүний талаар ер нь бодох нэг бодолч ер нь байдаг юм дөө. Ойлгож байна уу миний ярьчааг? За. Нөгөө талаас заяа. Та хоёрын дундын энерги ч юм болохоор буцаж ингээд нийлэх гэдэг аюу хүчтэй энергиуд ингээд байж байна эхнийх. Хоёр дахь нь болохоор 3 аяг доошоо байхгүй. Гэхдээ энэ үнэхээр word буюу үнэхээр үнцэнтэй байхаа гэвэл 10 тохиолын ганцхан л яг гайгүй байх. Яагаад гэвэл нэг бодож үзье.
ер нь ямар нэгэн одоо дуусаад өнгөрцөн харилцаа буцаж нийлэхдээ заавалчгүй шинэ энерги, шинэ ингээд нэг потенциалыг дагуулж орж ирсэн байх хэрэгтэй байхгүй юу? Таад ингээ эргэн тойрноосоо ч гэсэн зөндөө ингээ анзаарч ирсэн ингээл нэг хэрэлдээл ингээд нэг салдаг буцаал нээлдэг тэгэл дахиад нэг асуудал дээр хэрэлдээл салдаг гээл нэг on and off ингээ болоод байдаг та. Энэ нь ямар ингээд нэг шалтгаантай байдаг вэ гэвэл тухайн хоёр хүн хоёулаа өөрсдийнх нь энерги өөрчлөөг байна л гэсэн утга байхгүй юу? Тэгээ universe амар залтай ш би таад хэлэх. Магадгүй чи энэ хүнээс ингээ холдоод маш их одоо тэр healing гэдэг ч юм уу inner work хийсэн байж болох бах те. За би ингээд одооноос ингээ ахуулаад өөрийгөө сонгож байна. Би бүрэн бүтэн миний энерги бол наа. X-эн чамдаа ингээл нэг X-тэй төстэй нэр хүнд нэртэй хүн чинь ч юм уу эсвэл нэг чамтай нэг годомж таарангууд нэг бүх юм чинь наа нэг триггер ингээ болж байгаа. Гэтэ чи энэгээр ингээд нэг өөрчлөгдөөгүй гэсэн үг бол биш шүү. Зүгээр universe яадаг вэ гэвэл яагаад бид нарыг ингэж одоо шархлуулсан ч юм уу эсвэл бидний нэг юм тэр үлдэх хүнийг гаргаж ирдэг үйл бидний хөгжил гэдэггүй. Бидний хөгжих гэж бидрийг илүү ухамсартай болгох гэж л ирсэн байдаг. Энийг чинь сүнсний гэрээ гэж нэрлэдэг. Окей. Сүнсний гэрэхээр юм болгон гоё байна гэсэн үг биш, муухай байна гэсэн үг биш. Яагаад би ингэж хоёр талтай юм ярьж байгаа вэ? Чам дээр дөрвийн саваа гарч ирж байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ? Universe ингээд нэг чамд боломж олгоод байна гэсэн үг. Ойлгож байна уу? Харилцаанд цэг тавих. Тэгээд нэг гоё үг өгдөө штэ. Хэрвээ чи зоригтойгоор баяртай гэж хэлж чадвал амьдрал чамдас зоригтойгоор сайн үг гэдэг хаалга нээдэг гэд тийм юм гарч ирчээ. За тэр яг энэ бол зүгээр дийлэгдэхэл зүгээр чам дээрээс нь л юм байдаг. Одоо хэдүүлээ чиний X чинь хадаад ингээд дэлгэрэнгүй ингээд мэдээ ярьцгаа. За юу болоо. Селт. Оо. За тэгэхээр надад юу байна вэ гэвэл хадны ордой нэхэр байна. Яа тэгээд мэлхий байна. Энэ бол ихтэй зүгээр энержис хинч байж олон заяа. За. Хэрвээ ингээд нэг чиний толгой чинь штэ те манай X ер нь надтай ярилцахыг хүсэж гин үү гэдэг ингээд нэг асуултыг тавьсан бол Yep. Батрэлт. Гэхдээ яг чиний expect өгсөн шиг ингээд яг юм болгоныг тодорхой болгоод юм болгоны ингээд нэг ойлгоцоод тэгнэ ингээд гэсэн юм байх уу гэвэл бас үгүй. Эсэлд гарч ирж байна. Тэгээд одоо юу гэж ингээд би та бүхэнтэй ингээд хуваалцах гээд байгаа вэ гэвэл штэ те хит ингээд сонирхолтой аргумент за эхнийх нь одоо X нь чамтай ярилцах хүсэж гэсэн штэ яагаад вэ гэж штэ те би өөрийгөө өөрчлөгдсөн буюу ингээд нэг би чам одоо дахиж ингэж нэг чиний араас ингээд зуралт ингээд нэг хашир ингээд байха болцоо гэдэг ч юм уу тиймэрхүү ухаанаар ингээд хандлага гаргасан байгаа даахгүй юу. Тэгээд at the same time lowers ингээд нэг доошоо хойноос нь the full хөзөр дайчны хөзрийг ингээд дагуулж ирж байгаа байхгүй юу. Дайчны хөзөр болохоор chariot хөзөр болохоор агаас бэцэг л очдаг. Тэгээд full хөзөр болохоор нүдэ найд явдаг. Lowers доошоо гарч ирнэ гэдэг нь одоо тэгээ салж үү. Тэгээ тэргүүнээ аях таа. За юу гэж би та бүхэнтэй ингээд нэг X чинь бодлыг ингээд ярих гэдэг байгаа вэ гэвэл зүгээр ингээд би яг 100% move on хийхин өмнө зөв чамааг яг юу гэж ингэдгийг харахыг хүссэн юм аа л гэдэг ухаантай ингээд нэг байр суурьтай байсан байгаа байхгүй. Чамаа хэрвээ амьдрал хэрвээ өөр дээр ажиллаж гин үү яаж нээж гин. Да тэгээ нэг амар онцгой байхгүй те цаашаа. Яп. Энэ дээр ингэж бодвол яаж вэ? Одоо бид нэр ихрийн ордны сийсэн дээр ингээд нэг явж байгаа тийм. Энэ үлрэл биднэрт юу одоо заадаг вэ гэвэл юм болгоны амар хүч төвөгтэйгээр гүнзгий бодох шаардлагагүй байд юм а. Зүгээр заримдаа хөнгөн байгаад сурчвал хөнгөн байгаа сурчвал амьдрал чинь гоё штэ гэдэг хичээл зааж өгдөг байхгүй.
Тэгэхээр одоо хэрвээ чи ингээд нөгөө нэг яг одоо манай экстер ингэж байгаа тэгж байгаа гэж өдөр болгон бодоол ажиллах уу амьдралаа ингээд нөгөө нэг хойшлуулад ингээд нөгөө нэг амьдраад ингээд байвал ингээд юунерс чамд өгч байгаа сануулгах ч юм болохоор хөгшөө амьдралаа бодоол гэдэг сануулгатай байхгүй юу. Яп. Хүний амьдрал чиг сонирхолтой шүү дээ. За зөвлөгөө авч өгье. Yep. Magic user гарч иж байгаа байхгүй. Шидтэнгээ үзэр manifestation үзэр. Одоо ингээл та. Magic user-ийн араас юу гарч иж байгаа бол 3-ын саваа, 7-ын саваа хоёр гарч иж байгаа байхгүй. Тэгээ 9-ийн саваатай хамт ёо. За. Ингэж бодвол яаж вэ? Чиний тархичин болохоор ингээд амьдралаа шинээр эхлүүлээ урагшлуулах гэсэн ингээд нөө зүйлийг хүссэн байлаа гэж одоо. Шинэ хүмүүстэй танилцаад гадаа зонголж ин даа гоё play time авч нэг жоохон хөрхнээ чээ да. Гэтэ нөгөө тархич одоо болтол болохоор ингээд өнгөрсөндөө хүлээтэй байгаа байхгүй. Тэгээ бодоод үзэлтэй. Би амьдралынхаа нэг болцоон дээр бас нэг амар анзаарч байсан. Би нэг охинтой болцож байсан. Тэгээд цаа чи ингээд өнгөрсөндөө амар шархалцсан охин байсан одоо байхгүй. Okay, cool. It happens for a reason гэж л бодож байгаа байхгүй. Тэгэд энийг ингээд нэг шалтгааныг ингээд би харж үзсэн юм л да. Тэгээд чи яагаад энэ ингээд байгаа? Яад надтай хамт ингээд нэг ширээний наацаа ингээд сууж байгаа. What's the point? Цаач болохоор би амар гоё ингээд нэг цоош амар гоё харилцаа ингээд хүсэж байна. Гэхдээ би дахиад шархалхаас айгаад байна гэдэг ч юм уу те. Тэгээ би ингээд бодож байгаа байхгүй. The fuck. Тэгээ ингээд цааш бүх хэрчүүд адилхан гэж байгаа байхгүй. I was like the fuck. Тэгвэл энд суух би шаардлага байна. Бай гэж явж байсан байхгүй. Яг ийм нөхцөл байдал чам дээр ингээд гарч ирээд байгаа байхгүй. Яагаад гэвэл чиний амьдрал дээр ингээд шинээр ингээд хүмүүс шинэ хаалганууд, шинэ нөхцөл байдал боломжууд ингээд нэгдээд ингээд байж хахад чи болохоор яг стил ингээд өнгөрснөө ингээд зурлцсан те. Тэр ингээд нэг над дээр иж надаас уучлахгүй байх хэвээр тэр ингэх хэвээр тэр одоо ингээд What's the fucking point, bro? Чиний эксмарыг чамаа байгаа өгөөч мэдэхгүй сууж байгаа байхгүй юу? Тэгээ бодоод үзтээ. Тэгэхээр ингээд яг одоо чиний хийж чадах хамгийн сайн үйлдэл нь юу вэ? Яалтчгүй ингээд чиний амьдрал дээр шинэ ингээд нэг ирчим, шинэ ингээд хүмүүсийн энерги зөндөө ороод ирж байна. Тэгээ болон чи тэр болгон дээр амар хаалттай ингээд өрөөндөө ингээд ганцаараа сууж өөрийгөө isolate буюу өөрийгөө бүр ингээд тэр үлээ суугаад байгаа байхгүй юу? Тэг шаардлага байна уу? Мэдхгүй одоо тэг. Чиний хэрэгчлөөний тасгаллалгүй. Тэгэхээр X чинь тал дээр болохоор ямар ч нэг үйлдэл бол нэг гарч ирсэнгөө ингээ тэгээ нэг тийшээ ингээ хавччихъя те шидчих гэсэн юмнууд ингээ байсангүй тодорхой чиглэл гаргая гэсэн юмнууд ингээ байсангүй энэ нөхцөл байдал дээр чиний хийж чадах хамгийн ухаалаг үйлдэл нь юу вэ гэвэл өнгөрсөнд нь орхиод одооноос хаваа шинэ зүйл гэж юу вэ тэрийгээ би урагшаа ингээ дагалгаж хийя л гэдэг бодлыг гаргах нь дээ. За 14 минут. Зя. Яарны одоо currently үргэж байгаа хүн та хоёрын энийг нь харж өгье. Энэ дондаа хувийн уншлага авах хүмүүс ингээ байвал шууд миний ингээ вебсайт руу холбогдоо очичгүй. За. Тэгээ хэдүүлээ сайхан видео кол ингээ те. За заавал видео кол хийхгүйсэн ч чи зүгээр бичлэг удраагаад аудио сонсч ийсэн л байна. Тэгээ хөгжлөө сэдвүүдийн талаар дэлгэрүүлж асан гэнэ харж болж байна. Амьдрал чинь гоё шүү дээ. Тийм ээ. Зя. За охины орчны одоо үргэлж байгаа хүн хоёрын энергийг харцгаая. Долоогэлт. Эмпресс. What?
Уух энэ арслангийн ортлоо бүр амар төстэй мэр болсон ш. За тэр яах. За хэрвээ штэ те та хоёрын харилцаа өмнөхөөс нэг л хөндий болцоо. Хоорондоо ярьдаг байсан юмнууд нь багасцаа. Нэг л өөр болцсон юм шиг мэдрэмж ингээ байгаад. Тэгээ ингээ цаашаа ингээ цаагаараа нэг юм нуугаад байна да гэдэг ч юм. Нэг цаагаараа өөрийнхөө сэтгэл санаагаа татаж аваад байна да гэдэг ч юм бодол ингээ байж исэн бол яп. Here we go. 7-гийн 5-ын саваа гарч ирж байгаа байхгүй юу? Яаж өгөөл ч тэ ер нь бол цаагаараа ингээд ер нь бол чамаас алхах шинэ эхлэлийг бүрдүүлэх гэж яваалаа л да яг үнэндээ. World Tour full card. Тэгээ magicianтэй хамт. За ингэж ойлгох заяа. Энэ дийлэх тохиолдолд гэхдээ яг үнэндээ охтуудд ингэ байдээ. 80% нь. Бас салахын өмнө 3-4 сарын өмнө өөрийнхөө бэлдээд наачдаг хгүй да. Тэгээ салахтаа. Ирчүүдэд яа салах хүнд тусдаг гэж. Тэдэрт fuck ямар ч idea байдгүй. Яг зөө. Тэг ингээд одоо жишээлбэл бодож үзье. Энэ чи өөрөө ч хийж болно л да тий. Чи өөрөө ч өрний урт хугацааны ингээ харилцаанаас ингээ нааны салах гад нэг чимээгүй хүн шиг ингээ бэлдээл тий. За энэ хүнээс салсны дараачийн харилцаа хэн байж болох вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмуд ингээ бодоод авч ийлээ. Eventually чи ингээ юу болох нь харин да. За тэр яах вэ? Тэгээ ер нь бол ингээд та хоёр донд ялчгүй нэгнээс ингээл айгүй хүмүүс нууцсан тэгээ цаагаараа ингээл нэг энэ ингэж тэр тэгж байгаа гэдэг нэг юм fucking тоглоом байдэн штэ. Тиймэрхүү тоглоомд амар их одоо байхгүй тэгээ харилцаач угаасаа гацаанд орсон. Хааны л доошо гоё угаасаа нөөлөлцсод ингээд нэг гарч ирж байгаа. Hermit ингээд доошо гарч ирж байгаа байхгүй яг асуудлыг ингээд дотроос ингээд хайхгүй байна л та. Тэгээ ер нь бол дийлэх тохиол иймэрхүү ингээ яах гээд байгааг мэддэхгүй ингээ нэг нөхцөлөл ингээ болчонгууд юу болдог вэ гэвэл гинти нэг өдөр амар том хэрүүлэлт юм. Онжсэг. За тэр. Одоо яг чиний тэгвэл тэр хүний чинь талаар ер нь яг нөхцөлөл юу гэж бодоод дүгнээд яах гээд байгаа гэдгийг нь хэдүүлээ сайн харцгаая. За. Oops. Ихтэй маш цөөх хүмүүст нь шүү заа. Яг салсны дараа өөр хүнтэй ингээд нэг ер нь жоо очор ургуулъя гэдэг юм байжсэн шүү дээ. Маш цөөх хүнд нь шүү. Зарим нэг нь ажлын байран дээр айл хизээ наацсан байгаа даахгүй. The fuck. За үлдэгдэл ингээ бүлгийнхэнд ингээд юу гэж хуваалцж байгаа вэ гэж тий. 6-гийн ингээ аяга 8 илттэй ингээ хамт ингээ нэг гарч ирж байна. Тэгээ юу гэж ойлгож болох вэ гэж тий. Чиний ингээ нэг яг дийл хийж орох хугацааны харилцаантай хүн чинь болохоор өнгөрсөн битээр ийм байсан байж чи одоо яагаад битээр яг ийм ингээ нөхцөлөд хурж вэ гэдэг орон гар ингээ бодолтой ингээ байгаад байгаа байхгүй юу. Тэгээ хойноос нь болохоор 4 ил ингээ доошо 3-ын саваа ингээ доошо яаж байвал ч тий. Битээр ер нь ингээ нэг ингэж хүлээгээл байвал ингээ хүлээгээл яах юм бэ? Ингэж хүлээгээл ингээ нэг өөрчлөгдөн нэг ингэж хүлээгээл ингээ байх юм бол энэ чигээрээ ер нь ингээ хотлаа юм биш үү? Тэгээд ер нь битээр ингээ салах юм шүү гэдэг бас нэг амар том айц байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээ энэ харилцаагаа ер нь хэд бол нэг балансчлуулаад ингээ нэг учрыг нь олох хэрэг ингээ хөсөөлөө л да. Тэг ингээ бодож үзье заяа. Хэрвээ чи шүү дээ энэ харилцаан дээр дийлэх тохиолдолд ямар нэгэн асуудал ингээ гарч ирэхэд дандаа ингээ холддог бол заяа. Potentially одоо нэг асуудалтай нүрт болоход холдоол нэг бөөцөглөөл ингээ суугаад байдаг шүү дээ. Тэгдэг бол наач бол чиний red flag. Тэгдэггүй миний нөгөө хүн тэгдэг бол яа of course. Тэгвэл яагаад дийлэх тохиолдолд бид нар ингээд нэг ялангуяа хос гэдэг чинь ингээд амьдралын чинь хамгийн дийлэх цаг өнгөрүүлж байгаа хүн шүү дээ. Яагаад бид нар дийлэх тохиолдолд хостойгоо ярих вэ дээ?
Яад бол итгэхэ болж эхэлж байгаа болохоор. Итгэлцэл юун дээр гарч иртээ. Чи нэг удаа худлаа хараад тэр нь ингээд нөгөө нэг хүн итгэхэ болно гэж юм бол байдгүй. Итгэлцэл ер нь бол 10 болон түүнээс дээш удаа ингээд нөгөө нэг жижиг бай, том бай ингээд худлаа харилдаад, үл ойлголцлоод, disappoint байдлууд ингээд нөгөө нэг нэмэгцээрээ байгаад энэ итгэлцлийн асуудал гарч ирдэг байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө бол ингээд нөгөө нэг энэ байдалтай нэлээд удацсан тэгээд одоо эцсийн үйлдэлээ хийя гэж бодож байвал юуд нь цаг алдтээ. Нөгөө ч юм бол тустаас яхад бол гоё л. За. Хэдүүлээ зөвхөн орцгоё. Ja, natürlich, aber nie harж байна. Би амар олон жишээнээс ингээд нэг харж ийсэн. Энэ бол дийлэх тохиолдолд хосууд хоорондоо fucked up болдог кейс. Бид нар хийнийгтэй амар удаан цагийг өнгөрөөгөөд бидний тэр spark гэдэг зүйлүүд дуусчдаг. Бидний тэр нэг дурлалын тэр нэг оч моч нь угаасаа арилждаг үнэн. За үнэн ойлгож ингээд. Тэгээд бид нар дараа нь ингээд нэг хамтын амьдрал гэдэг зүйл чинь яг эндээс л эхэлдэг байгаа байхгүй. Чи хэзээ ч ингээд анх танилцсан үешгээ одоо нэг тийм гоё spark гэдэг зүйлүүдийг буцаж авахд хэцүү байдаг нь үнэн. Гэхдээ нөгөө талаас чиний хийж чадах хамгийн ухаалаг үйл чинь юу вэ гэвэл өдөр тутамдаа ингээд нэг анхаарах гэдэг зүйлүүд байдаг тийм. Яагаад би энийг ингээд нэг хэлж байгаа вэ гэвэл дийлэх тохиолдолд бид нар ингээд хүнтэй хамт байдаг мөртлөө яг үндэ хамт байдаг байхгүй. Эмоцороо холбогдож чаддгүй маа. Энэ нэг юм ингээд байж л эдийн тэгжил ингэж л эдийн гэдэг нөхцөлөөдлөөс болоод бидний дийлэх асуудал үүссэн байдаг байхгүй. Тэгээ ингээд бодож үзээ. Би айгүй олон ингээд нэг хүмүүсээс ингээд харж ирсэн ингээд яг гинт ингээд нэг салж байгаа штэ. Тэгээд амар гомдолтой хүмүүсийн би ингээд харгаа. Би ч гэсэн амьдралдаас тэр нээсэн шүү ингээд бол. Яг нөгөө хүн чинь чам зөндөө одоо олон удаа боломж олгож л байсан байгаа байхгүй. Дийлэх тохиол бид нэр яадаг үйл тэндээс зүхтаал яваад байдаг. Чи ч гэсэн ингээд нэг энэ тал дээр одоо шилбэл нөгөөнтэйгээ ярилцъя, ойлголцъя, харилцаагаа айлуулах аваа явчих, болгыг бүтээчээ гэл ингээд байгаад байж хахад нөгөө хүн чинь чам ингээд сонсгоо ингээд байж штэ. Тэгмүүдээ тестчаал нэг л удаа тесэртгэл үзтээ яг тэр шиг те. Тэгэхээр ийм ингээд нэг юм өөгчш болчирхаач шиг ингээд болцсон. Тэгээ энээсээ болоод яг яхаа мэдхээ болсон гаццсан ингээд нэг хүмүүс ингээд хэлэхэд одооноос ингээд ахуулаад хөдөлгөөнөө ингээд хийхгүй бол universe ингээд нэг та хоёрын өмнөөс ингээд оролцох гээд байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг л шүү дээ. Universe нэгэнт ингээд та хоёрын өмнөөс оролцоо бүх нөхцөлөдлийг ингээд нэг бүрдүүлээд ихсэн тохиолдолд та хоёр ингээд нэг яг юм хийхэд амар хэцүү байдаг байхгүй. Одоо харилцаа буцаж ингээд нэг сайжруулах засыг барья гэдэг зүйлүүд рүү бас хэцүү болчтой. Тиймээс ингээд одооноос ингээд бодож үзэхгүй би ер нь яг юун дээр амар их алдаад байсан бэ энэ харилцаан дээр. Юун дээр битүүрийн асуудлууд ингээд нэг дахин давтагтаад. Энийг би ер нь шийдэх гэж ер нь яг ямар алхмууд хийж ирсэн бэ? Алхам хийж байгааг бол тэгвэл би одооноос голоод яавал энэ зүйлийг би даван туулж чадах вэ гэдгийг сайн ойлгох байсан баа даа байхгүй. Миний хэлж байгаа ойлгож байна. Тэгэхгүйгээр ингээд юу гэдэм л та бид нар айгүй олон тохиолдол дээр за нөгөө өндөө найддаг ч юм уу эсвэл тийх бах ингэх бах гэдэг нэг юм сони юм ингээд нэг тавьцсан тэгээ тэндээ ингээд чирэгдээ яваад тэгээ асуудлаа шийдгүүр бүр лайтай юм болгодог нь бас үнэн байхгүй. Тийм л энэ тэгээд энэ бол тэгээ таад өгөх ингээд жижигхэн мессежүүд ингээд байлаа тэгээд эцэц эрхчлөө сонголт бол чиний гарт яа нэ чиний